За өнөөдрийн бичээсэн хэсэг бол 1-р Коринт 1:18-аас 31. За энэ 14 ишлэл дээрээс бүгдээ өнөөдөр нэгэн чухал үннийг хамтдаа суралцах болно. За тэр үннийг суралцахын тулд өмнөх 17 ишлэлээс уялдааг нь бүгдээрээ бас харах хэрэгтэй байгаа. Тэгэхээр 1-р Коринт захидал Паул Коринт цуглааны итгэгчнэд хандаж бичиж байгаа. Тэгэхээр эхний 9 ишлэлийг харах юм бол Паул Коринтод байгаа итгэгчдийн Христийн доторх байр суурийг нь тодорхойлж байгаа. 2-р ишлэлдэр Паул Коринт цуглааны итгэгчдийг ариусгагдсан гэж хэлж байгаа. Ариусгагдсан, ариун хүмүүс болчихсон Христийн дотор. 4-р ишлэлийг харах юм бол Бурхны нэгүүлсэл өгөгдсөн буюу тэр Бурхны үнгүү бэлэг, өршөөл, ивэл өрөөл өгөгдсөн буюу аврагдсан гэж ярьж байгаа. Христийн дотор аврагдсан. Тэдний ямар нэгэн оролцоо, хичээл зүтгэл байхгүйгээр шууд тэднийг ариусгасан, аварсан гэж ярьж байгаа. 3 дахь байр суурь нь бол 5-аас 7-р ишлэлийг харах юм бол бүх төрлийн хангамжаар тэднийг хангасан гэж ярьж байгаа. Хэрэгцээтэй бүх төрлийн хангамжаар хангасан. За 8-аас 9-ийг харах юм бол тэдний ирээдүйн мөнхийн аюулгүй байдал нь мөнхөд батлан дааж, баталгаажсан, даатгуулагдсан гэж ярьж байгаа. Ийм 4 байр суурийг хэлж байгаа. Тэгэхээр зөвхөн Коринт цуглааны итгэгч нарыг хэлж байгаа биш гэдгийг бид нар мэднэ те. Шинэ гэрээний жинхэнэ итгэгч, жинхэнэ Христийн чуулган, жинхэнэ Христийг аврагчаа эзнээ зүрхэндээ таавал миний аврагч, таавал миний амьдралын эзэн гэж зүрхэндээ шийдэж итгэсэн хүн л бол бүх итгэгч, бүх чуулган энэ 4 байр суурь бидний хувьд үнэн байгаа. Энийг сонсоход эхлээд бид нар шууд талархав шүү дээ, тэ. Тэгэхээр ямар ч үсэн гэсэн Паул Коринт цуглааны хүмүүсийг та нар ийм болцсон гэж шууд хэлж байгаа. Та нар ийм болцсон гэдэг. Тэгсэн чинь 10-р ишлэл дээр ийм болгосон зорилго нь байгаа. Та нар ийм болсон. Бурхан хүүгийнхаа дотор ингэж хангамжаа өгсөн. Одоо Бурханы хүсэл нь юу вэ гэхээр та нарыг ийм болгосон. Одоо ийм бай гэж хэлж байгаа. Энэ бол миний хүсэл гэдэг. Тэр нь 10-р ишлэлийг харах юм бол 3 зүйлийг ярьж байгаа. Үг яриагаараа та нар адил буюу нэг бол гэж ярьж байгаа. Үг яриагаараа нэг бай. Тэгснээр бодол буюу оюун санаагаараа нэг бай гэж байгаа. Тэгээ шүүлт буюу альваг шүүж тунгаадаг шүүлтүүрээрээ бас нэг бай гэж хэлж байгаа. Гэхдээ энийг яаж хэрхэн ийм байх вэ гэхээр Есүс Христийн нэрээр бидний эзэн Есүс Христийн нэрээр би танаас одоо энэ захиалсыг, энэ тушаалыг, энэ хүсэмжлэлийг, уриалгыг хэрэгжүүлэлтийг хэлж гинэ гэж ярьж байгаа. Есүс Христийн нэрээр. Тэгэхээр Библиэлд Есүс Христийн нэр, Бурхны нэр гэж хэлэх болгонд ерөөдөө энэ нь бол инглиш те. Та нар ингээд Есүс Христийн нэрээр залбираа гэдэг те. Тэгэхээр баахан юм залбирчсан төгсгөл дээр Есүс Христийн нэрээр амин хичээл юм бол тэр гуйлд хариулт аавна гэсэн үг биш. Тэгэхээр Есүс Христийн нэрээр, Бурхны нэрээр гэдгийг санаа ярих болгонд юу ярьдаг вэ гэхээр яг миний энэ залбирал, энэ тунхаглал, энэ байр суурь маань Есүс Христийн дүр төрх мөн чанартай чанарын дагуу, Есүс Христийн хүслийнхэн дагуу гэдэг энэ тунхаглал байгаа. Тэр Есүс Христийн нэрээр гэдэг нь өөрөөс шууд тэр нь ингээд тийм стандарт нөхцөл болдог гэсэн. Тэгэхээр Есүс Христийн үгтэй адилхан болох гэж хэлж байна гэсэн. Та нарын үг яриагаа Есүс Христийн үгтэй нэгдэг. Та нар оюун санаагаа Есүс Христийн оюун санаатай нэгдэг. Та нар альваг шүүж тунгааж ялгаж салгахдаа Есүс Христ яаж шүүж тунгааж ялгаж салгадгийг яг тэрүүгээр адилхан тийм болох гэж хэлж байгаа. Энэ болохоор та нараас ямар ч хамааралгүй та нарыг ийм гоё болгосон. Одоо зорилго нь энэ юм аа буюу нэг бай. Нэг бол гэдэг байгаа байхгүй. Итгэгч нар хоорондоо гол нэг бол гэдэг байгаа байхгүй. Гэхдээ Есүс Христтэй адилхан болох арга замаар бид нар хоорондоо бас нэгднэ гэдгийг санаа ярьж байгаа. За ямар ч байсан 10-р ишлэлээр ингээд энэ гоё хүслээ ингээд Паул хэлсэн Коринт цуглаанд тий. Гэтэл 11-ээс ингээд 31-р ишлэл дуусна харах юм бол Коринт цуглаан үнийг хэрэгжүүлж чадаагүй. Тэд нар яг эсэргээрээ хоорондоо хуваагдаад эхэлсэн ерөөсөө шууд. Аль хэдийнэ нөгөө эхний тэр 9 ишлэлээр байгаа зүйлс нь үнэн шүү дээ. Яг бид нартай л адилхан. Бүгд аврагдсан, ариусгагдсан, хангамжаар хангагдсан, мөнхийн аврал нь аюулгүй байдал нь баталгаажсан. Тэгсэн мөртлөө тэр бүгдийг өгсөн зорилгыг нь бүхэн хилээд хүсэлтэд тушаалаа тавиад байхад тэрнийхэн дагуу байж чадахгүй байгаа. Тэгээ одоо бид нар бас маш тодорхой ингээд өөрсдөө хамааруулж мэдээж бодох хэрэгтэй тий. Зөвхөн Коринт цуглааны асуудал биш. Бүх цаг үеийн бүх газар нутагт байгаа бүх нутгийн цуглаан буюу одоо алдрыг эзэн, өөр Монгол цуглаан, гадаад Америк ингээд бүх цуглаан нэг цуглаан болгонд энэ аюул маш бодиттой эрсдэл дунд байдаг. Тэгээ шалтгаан нь юу вэ гэхээр маш тодорхой.
Библийн дагуу теологийнхаа хувьд одоо Мартин Лютер гэдээ бид нар мэднэ те реформыг шинжлэлийг үүсгэн байгуулсан протестантыг эхлүүлэгч гэж үздэг. Мартин Лютерийн хэлснийг ийм үг байд юм байна. Латин үг Simul justus et peccator гинэ. Би латин хэлтэй болсон шүү. Simul justus et peccator гэдэг ийм хэллэг. Теологчид амар алдартай ийм хэллэг гэдэг юм байна. Тэгээ энэ хэллэг нь болохоор юу гэхээр нэгэн зэрэг зөвхт бас гэмтэн гэдэг энэ санаа. Нэгэн зэрэг зөвхт гэмтэн. Энэ итгэгч яг нөгөө нэг шинжлэл яг протестант үзэл Библийн шин гэрээний христийн тэрхүү авраглалын тэр гайхалтай Библийн цогц үннийг ингээд энэ өгүүлбэрт ингээд шууд бацчихж байгаа байхгүй. Юу гэхээр бид нар биш те нэг мөчөд нэг талаас харах юм бол өөрөөр хэлбэл бидний Бурхны хийсэн талаас харах юм бол сүнслэг байр суурь тэр түрүүний ихний 9 ишлэлээр дурдсан сүнслэг байр суурь талаасаа сүнс талаасаа шинэ бүтээл болсон ариун сүнстэй нэгдсэн шинэ бүтээл болсон тэр талаас харах юм бол бид нар аль хэзээ зөвтгөгдсөн ариун болцсон нэг ч гим нүгэл үүдэх чадваргүй бүр нэг ч гим үлдэх чадваргүй Бурхны сайн сайхан зүйл баярладаг тийм болцсон. Нэг мөчид яг нэг талаас харах юм бол нэг мөчид нөгөө талаас харах юм бол бид нар хуучин завхарсан оюун бодол яг хിവэрэ нөгөө зан чанар хിവэрэ одоо бид нар үзэх гээд байгаа ертөнцийн үзлүүд нь яг хിവэрэ тэгээд муухай зуршлууд нь хിവэрэ махан биеийн хүртэл эхээс төрөөд энэ дэлхийгээс явах хүртлээр газар руу орох хүртлээр дунд нь бид нар авагдж байгаа шүү дээ тий. Библийн дагуу бол Иохан Баптист л яг ихэнх хөвлөд байхдаа ариун сүнсээр дүүрсэн гэж яагаад. Тэрнээс бусдаар бол тийм бичиж байхгүй. Тэгэхээр яг гэмтэн төрсөн дунд нь дахин төрөл бий болсон. Гэхдээ махан бие нь үргэлжлүүлээд байгаа байхгүй. Тэгэхээр яг одоо энэ бидний махан биеийн хүртэл гим нүглийн боочтол байхгүй. Библийн дагуу бол гим нүглийн хүлээсэн огт байхгүй. Гэхдээ гим нүгэлтэй хамааралтай тэр уялдаа хамаарал нь хамтын тэр нэг хамт оршоод байгаа зүйлсүүд нь яг хിവэр байгаа. Тэр өнцгөөс харах юм бол гимтнүүд байгаа байхгүй. Тэгээ яг тэр гимтнүүд гэдэг зүйлээс байр сууриас харах юм бол бид нар гим нүгэлтэд орооцолдоод байгаа учраас бүх цуглаанд энэ Коринт цуглаанд байгаа хагарал яг хിവэр гэсэн. Бид нар яг хангагдсан хүсэл нь байна. Гэхдээ хийж чадахгүй байгаа зүйл нь чадуулахгүй болгоод байгаа юм нь биднэрт байгаад байгаа учраас байхгүй. Иохан 17-гийн 21-оос 23 дээр чуулганы эв нэгдлийг яаж чухалжилсныг хамгийн сүүлийнхаа захиасан дээр Есүс загалмай төхөхийнхаа өмнө хэлсэн хэсэг байгаа. Иохан 17-гийн 21-ээс 23. За ингэж энэ нь эцэг та Есүс хэлж байгаа те. Эцэг та миний дотор, Бурхан Аав Есүсийн дотор, би таны дотор, Есүс Бурхан Аавын дотор нэгдлийг яриад байгаас те. Таны дотор байгаатай адил тэд бүгд нэг байхын тулд бөгөөд мөн тэд бидний дотор нөгөө бүр гурвлын дотор хүртэл бид нар нэг байна гэдэг санаа. Тэд бидний дотор байж энэ нэгдлийн зорилго нь юу вэ гэхээр яг өнөөдрийн хэлээд байгаа санаа. Нэг байж та намайг өөрөөр Иохан 3:16 Бурхан ертөнцийг Бурхан Аав ертөнцийг үнэхээр хайрласан учраас цорын ганц хүүгээ илгээснээр итгэсэн хинч мөхгүй мөн хамтаа болно те. Яг энтэй адилхан та буюу Бурхан Аав нь намайг буюу Есүс хэлж байгаа те. Бурхан Аав нь хүүг илгээсэн гэдэгт ертөнцийг итгүүлэхийн тулд юм. Сайн мэдээнд аливаа улс үндэстний нийгэм аливаа гэмтэн итгэх хамгийн гол гэрчлэл баталгаа нь юу вэ гэхээр ямар нэгэн өвчнөөс эдгэж байгаа зүйл гайхамшиг те ямар нэгэн гуйсан зүйлд нь хариулж байгаа биш байгаа байхгүй. Хамгийн гол баталгаа нь тэднэрт яг ингээ янз янзын байдлаар өөр сүнслэг хүч гэсэн байгаа шүү дээ. Өөр хүний зүгээс хүртэл сайн үсгэдэг ойлголт яригдана. Чөтгөр хүртэл гэрлийн тэнгэрлэгч болж хуурч чадна те янз янзын байг. Хамгийн гол зөвхөн Христ сэтгэлийнхний чаддаг ганц юм нь юу вэ гэхээр гурвлын тэр нэгдэлтэй ариун сүнс гэсэн Бурханаар дамжуулаад юм нэгдэл байгаа байхгүй. Тэгэхээр ямар ч боломжгүй зүйл ганцхан итгэгч нарт л чадна гэсэн. Нөгөө түрүү ярьсантай эго гэдэг би гэдэг үзэлтэй хүмүүс хоорондоо нэгдэх ямар ч боломжгүй байтал зөвхөн сайн мэдээгээр Есүстэй нэгдсэн энэ бүлэг хүмүүс л ганцхан чадна гэдэг байгаа байхгүй. Тэгээ энэ нэгдэж байгаа нэгдлийг нь үг бодол альва амьдралын сонголт үйллүүдээрээ те үйл явдал тэр югаараа нэгдэж байгааг хараад хүмүүс жинхэнэ итгэх ёстой жинхэнэ дуудагдсан сонгогдсон хүмүүс нь жинхэнэ Бурханых болохоор дуудлагаа хүлээж байгаа тэрхүү авралаа хүлээж байгаа хүмүүс энэ нэгдлийг хараад дотроос нөгөө нэг хоорондоо нэгдэхтэй таньж нөгөө нэг Бурханы тэрхүү ариун сүнсний тэр Бурханы сайн сайхныг харах тэр гол юм нь тэнд яг ажиллагаанд ордог гэдэг байгаа байхгүй. Ийм нэгдлийг хараад Үлс 2 дугаар бүлгийг Үлс 2-ын хамгийн сүүлийн ишлэл 44-өөс Үлс 2-ын 44-өөс
итгэсэн бүгд хамтаараа байж. За одоо ингээд махан биеэрээ хүртэл хамтаараа байх гэдэг санаа яваас хамтаараа байж альвааг шүүж тунгаах гэдэг дээр хүртэл аль эзэнэ шүүж тунгааж хагаад бид хамт байвал зүгээр юм байна гэдэг дээр хүртэл шийдсэн байна гэсэн. Итгэсэн бүгд хамтаараа байцгаан бүх юм нь нийтийнх байв. Энэ бүр асар чухал эд хөрөнгө байр суурь нөгөө зүрхний маммон гэдэг байгаа те эд хөрөнгө төр бүх зүйл нь хүртэл нэг байхаар шийдэж байна гэдэг чинь бодол санаа шүүлт нэг болцсон байна гэдэг санаа. Анхны цуглаа яг ингэж хэлсэн байгаа байхгүй. Бүх юм нь нийтийнх байв. Хэн нэгэнд нь хэрэгцээ гарах үед эзэмшил өмч хөрөнгөө худалдаад тэг түүнийг бүгдэд тэд түгээдэг байлаа. Нөгөө цуглааны эв нэгдэл тэрхүү цогц нэгдмэл байдлаараа дамжуулаад эмх цэгцтэй байдлаар дамжуулаад бүгдэд тэд түгээдэг байлаа. Өдөр бүр тэд нэг өдөр бүр гэж байгааз өдөр бүр зөвхөн 7 хоногийн ихний өдөр 7 дахь өдөр эзний өдөр гэхээс илүү өдөр бүр гэж санаа байгааз. Хийсэтгэгч нар бид нар 21-р зуунд амьдарч байгаа хийсэтгэгч нар бид нар хүртэл яг энэ талбар дээр бидний эзлэх талбар байгаад байгаа. Ямар нэгэн хэлбэрээр ямар гэдэг юм бүү мэд. Ариун сүнс те яаж итгэгч нар өдөр бүр холбоотой хамтдаа байх юм бүү мэд. Ариун сүнс танд магадгүй мэдлэг байх. Өдөр бүр нэг сэтгэлээр сүмд цуглаж талхаа айлуудад хувааж талархал хийгээд өгөөмөр зүрхээр хоолцохоор Бурхныг магтаж хамаг ардын хайр хүндэтгэлийг олж байв. Эзэн аврагдахстыг тэдэн дээр өдрөөс өдөрт нэмэгдүүлж байлаа гэж ярьж байгаа. Тэгээ нөгөө нэг гайхамшиг нөгөө нэг сайн сайхан зүйл нь эв нэгдэл байх үед. Тэгэхээр ингээд Бурхан нэгдлийг ийм чухалчилж байгаа учраас ийм нэгтэй бай гэхэд Коринт цуглаанч чадаагүй, бид нар ч чадахгүй байна. Есүсийг 90 эртэл бүх цаг үеийн бүх цуглаанд чадахын тулд зайлшгүй зориудаар хичээж тэмцэх юм хийхгүй бол автоматар чадахгүй. Тэр нь автоматар бид нарыг хийс сэтгэл ирэхээс өмнө өдөрдөжсэн өвчтөнцийг үзэх үзэл, бодлууд, махан биеийн өдөр тутмын амьдралын их юм аяга бүх зүйл чадварлахгүй байхад хүргэх бүх юм нь угаасаа зулгаад би гэд юу хажууд байгаа юу нэгдэх өөрийгөө яйдаа гэж байгаа. Үсрээл үр хүүхдүүдээ яана. Үсээд дотныхаа найзаа юу танихгүй цуглааны нэг өөр нэг итгэгчд би яаж чаддیں۔ Тэр пастор л хийдэм байгаа, захлагчдаар л хийдэм байгаа би биш гэд. Яг би гэдэг нэг үзэл байгаа байхгүй тий. Оншин ардамаас сонирхолтой. Харах юм бол одоо цөмөөр 11-ээс цааш нь та гэртээ очиж судалж болно. Ямар ч ийм санаа байгаа. 11-ээс ингээд нэгдүгээр бүлэг дуустлаа. Коринт цуглаан чадаагүй шалтгааныг харах юм бол 11-ээс 17-г харах юм бол ингэж байгаа. Тэд нар эхлээ энэ нь болохоор гаднах одоо юу гэдэг байхгүй одоо гаднах оншин. Тэгээд 18-аас өнөөдөр бид нар 18-аас өнөөдөр үзэх гээд байгаа юм нь яг дотор нь байгаа яг үндсэн гол шалтгаан яг өвчин нь яг тэр одоо бид нар өнөөдөр үзэх хэсэг. Гэтэ гадна илэрж байгаа нь юу гэж эхэлж илэрж байгаа вэ гэхээр 11-ээс 17-г харах юм бол Коринт цуглааны итгэгч нар бүх цуглааны итгэгч нар ялгаа байхгүй ийм асуудал унана гэсэн. Хүн удирдагчийг чухалчлах. Хүн удирдагч, бурхан удирдагч биш. Хүнээр илэрдэг. Тэр удирдагчны асуудал байгаа юм биш заяа. Харах юм бол би Паулих, би Аполлих, би Петрих гэж явж байгаа. Тэднэрт нь өөрснөөс асуудал байхгүй. Гол нь тэд нарыг эхэлж чухалчилж харж байгаа итгэгч нар гэдэг байгаа байхгүй. Энэ өөрөө цаашаагаа яваад нэг амар гүнзгий нэг муу мухай хорон юм руу орж байгаа. Хүн удирдагч буюу хүнд төвлөрсөн одоо удирдлагын тэрний хэлбэрийг харахтаа бурхан удирдагч нь биш хүн гэж хараад эхлэхээр тэд нар хуваагдал бий болж ингэнэ. Хувь хүн, Паул, Апол, Кеф буюу Петр гэснээр Христих гэж байгаа. Тэгээ энэ дээр би нэг тайлбарлана. Мэдээж Христийн зөв шүү те. Гэхдээ энэ дээр ингээд албаар дөрөвдүгээрт оруулсан байгаа байхгүй. Тэгэхээр эдгээр Паул, Апол, Петр гэдэг хүмүүсүүд хувь хүмүүс. Эднийг чухалчлаад ирэхээр хуваагдал бий болно. Нэг таалагдж байгаа өөрийнх нь долгионд нь тохирч байгаа нэг удирдагчаа илүү хараад эхлэхээр хуваагдал бий болоод байгаа байхгүй. Тэгснээр тухайн удирдагчаар дамжуулан хийгдэж байгаа альва үйлчлэл баптизмыг би энэ пастраар, би ийм хүнээр, би ийм алдартай, чи ийм пастраар, би бүр ийм олон улсын пастраар тослогоо өртсөн, баптизм өртсөн, би ийм үйлчлэлээр нэгдэж байгаа, бит хоёр ингэж хамт яадаг, ийдэг те, таньдгүйгээр хүртэл ингээд нэг юм тэр хүн дээр төвлөрөөд байгаа. Нөгөө хүнд нь юус асуудал байхгүй шүү. Тэрийг юус тэр бол өөр сэдв. Гол нь итгэгч нар хооронд, итгэгч нарт хамаарж байгаа энэ, бид нарт хамаарж байгаа энэ хэсэг дээр яг ингэж ярьж байгаа. Хувь хүмүүсийг нь чухалчлаа, тэгээ хувь хүмүүсийнх нь хийдэг альва үйлчлэл альва гаднах тэр үйлчлэлүүдийг нь чухалчилж байгаа гэж үзэж байгаа. Тэгээ ингээ харах юм бол энэ уг нь бол ийм байгаад байгаа байхгүй. Одоо 3D гэж ярьдаг те. Одоо 3 dimension гэх те 3D. 3 талтай нэг бит. Яг тэрнтэй адилхан. Уг нь нэг цул ойлголт те. Паул гэдэг нэг тал нь, Апол гэдэг нэг тал нь, Петр гэдэг зөвхөн нэг тал нь. Тэгээ гуруулаа нэгдээд нэг л зүйлийг яриад байгаа байхгүй. Уг нь бол. Гэтэ өөр өөрсдийнхөө онцлогоор, өөр өөрсдийнхөө
Бурхны сануулсан хэлбэрээр өөрөөсийнхөө төвшин, өөрөөсийнхөө онцлогоороо бүгд нэг л зүйлийг яриад гуравдыг бий болгоод байгаа байхгүй. Тэр нь болохоор 17-г харах юм бол ерөөсөө Христийн сайн мэдээг Паул буюу бусад бүгдээрээ сайн мэдээг л тунхаглаж байна гэж ярьж байгаа. Одоо энэ сайн мэдээ гэдэг нь юу шүү дээ те? Нөгөө Бурхны мэрэгэн ухаан байхгүй юу? Бурхны мэрэгэн ухаан. Бусад бүх мэрэгэн ухаанаас хол давсан мэрэгэн ухаан. Тэгснэ энэ сайн мэдээ маш амархан. Тэгээ оргил дөө маань байн сайн мэд тараадаг те. Бид нар ч гэсэн эзэн товлсон цаг сануулсан сайн мэд тараадаг. Тэгээ тарах юм нь ерөөсөө давтамжтай. Тодорхой нэг хідэн санаанууд л байгаа. Амар сүртэй юм байхгүй. Энгийн. Гэсэн чи Паул 17 гарах юм бол учир нь надад Паул нөгөө нэг Паул, Апол, Петр гэдэг гурван хүнээс болоод ингээ би Паул яг би Апол яг гээд хоорондоо хуваагдаад байгаа байхгүй юу. Тэгсэн чинь нэг нь төлөөл болсон, нэг нь одоо өөрийгөө бариад 13-аас Христ хуваагдсан гэж түрүүн би ярьсантай 3D гээд гурван хэмжээсний биет. Тэнгүүт нь тэр гурван тал чинь нэг нэгнээс салшгүй шүү дээ. Тэгжиж гурван талд биет гэдэг юм яригдана. Тэ? Бүгдээрээ хамтдаа байхгүй юу. Коринт номын дагуу бол юу гэхээр Христ биеийн тэргүүн. Бид нар бүгдээрээ ихтнүүд нь. Тэгсэн чинь Коринт цуглааныхаа юу гэдэг байгаа гэхээр би Паулынх гिचээр Христ бүтэн биеэрээ бишээ. Би зөвхөн нүдэнд нь л дурлсан. Нүд нь л надад хэрэгтэй гэдэг юм шиг. Зөвхөн нэг хэсэг нь. Зөвхөн Паул миний одоо би Паулын тал гэсэн чи би Аполлын тал, би Петрийн тал гэд хоорондоо хуваагдаад хоорондоо алалцаад маргалдаад байгаа нь нэгдүгээр түрүү хэлж байгаа цаанаа сайн мэдээний хамгийн гол зорилго цуглааны оршиж байгаа хамгийн гол зорилго хүмүүс итгэх баталгаагаа биелүүлж чадахгүйгээс гадна тэгээ сайн мэдээ бүр банд нь болж байгаа ч тийм хичнээн гой хөтөлбөр хичнээн гой цуглаанаа яриад цуглаанаа гой засаад хичнээн гой хоол унд бэлдээд хөтөлбөр яасан ч гэсэн хоорондоо алдчих юм бол хинч үлдэхгүй. Тэгэхээр тэр нь угаасаа бодоо олчиж байгаа. Тэрнээс гадна хоорондоо нөгөө нэг Христ итгэлийн эв нэгдэлтэй байдлаас нэг баяр хөөрий бие биендээ хүч бол бие биенээ баярлуулж босгон байгуулах юм байхгүй болж байгаа. Ингээд хүргэж байгаа логик нь юу гэдэг вэ гэхээр би Паулынх, би Аполлынх гэдэг ялга салгаад байгаа байхгүй. Тэгсэн чинь 13 дээр ингэж байгаа. Христ хуваагдсан гэж үг нэ. Би энэ чихэн одоо ам нь те амыг нь заа одоо Паул гэдээ ярьчих. Тэгээ Аполл ч гэсэн бас мундаг ярьдаг байхгүй. Паулаас зарим талаараа ч гэсэн бас илүү байх магадaltaй гэж үзэж байгаа. За тэгсэн Паул гэж ярьчих. Тэгсэн чинь Паул үнэхээр мундаг ярьдаг учраас би Паулын талын хүн. Паул бол миний пастор. Паулыг л би Паулын дагалдагч тий. Паулын дагалдагч. Апол яах вэ? Чи Аполлын юм уу те? За яах вэ? Чи Апол бол байна үз гэл. Паул миний чухал гэдэг нь миний хувьд энэ бие, Христийн бие ам л чухал. Би амтай л гой нөхөрлөмөр, амтай л би найзламаар байна. Тэгэхээр Паул гарна байлаа гэж бодъё. Тэгсэн чинь Паулыг хэрэглэж бурхан гараараа тэр хүнийг гой үсийг угааж, цацсан газар майжж, усанд оруулах үйлдэлийг авч чадахгүй болчихж байгаа юм. Зөвхөн тэр нэг магтаалын үгийг сонсоо л. За би түрүү биеийн хэрэглээ гэж яаж байгаа те. Хөлн магадгүй Петр байлаа гэж бодоход ийш тийш байгаа уул муул руу авих, ус өнцөд рүү аялах боломж алдаж байгаа юм. Хуваагдсанараа. Тэгээ Паул гэж байгаа да. Паул өөрөө ярьж байгаа байхгүй. Паул та нарын төлөө цовдлогдсон гэж юу гэж байгаа. Апол та нарын төлөө цовдлогдсон гэж юу гэд хэрэг Паул ярьчих юм бол бас л хуваагдал нэмэлтчих гээд байгаа зү те. Өөрөөгөөс ярихгүй. Апол та нарын төлөө цовдлогдсон юм уу? Петр та нарын төлөө цовдлогдсон юм уу гэх юм бол яг дайралт хийж байгаа юм шиг болох гээд байгаа. Тийм учраас Паул албаар өөрийгөө тэр дахид тэгж мангартах унах боломжийг хүртэл хаагаад те. Паул би та нарын төлөө цовдлогдсон юм уу? Паулын нэрээр та нар баптизм хүртсэн юм уу гэж ярьж байгаа. Тэгээ цаашаага би хэнийг ч баптизм хүртээгүй гэдээ өстой баярлж ийн ингэж мангартахыг чинь мэдээгүй ч гэсэн эзэн өстой намайг хамгаалсан байд. Хэв та нарындаас хэн нэгний баптизм хүртээсэн бол та нар айгүй бол тэр баптизм хүртсэн гэдгээрээ намайг сонгож монгоод ингээ мангартах юм байна л да гэдэг энэ санаа байхгүй тий. Тэгээ хараа инх юм ингэж байгаа цаартаа Паулын нэрээр Паул та нарын төлөө цовдлогдсон уу гэдэг чинь зөвхөн бурхан хүн болж ирээд хийсэн үйлдэл шүү дээ. Авралын үйлдэл. Паулын нэрээр баптизм хүртсэн үү гэдэг ингээ асуугаад хүргэж байгаа санаа амар мангар тэнэг санаа байхгүй. Гэтэл ингэж асуугаад хүргээд байгаа хүмүүсийн бодол нь амар аюултай юм яваад байгаа. Эцэг хүү ариун сүнсийн нэрээр баптизм хүртэж байгаа тий. Зөвхөн бурхан өөрөө хүн болж ирээд биднийг аварсан. Тэгсэн чинь Христийг дагалдаж Христийн нэрээр нэгдэхийн оронд Паул их гинэ. Эсвэл батаад оржоо гэх гинэ. Тэг ингэж бодох нь хүргэж байгаа нь баг шууд эзэн минь өнөөдөр оройн хоолыг өгөөч. Тэ одоо батагийн нэрээр залбирж байна амин. Тэ батагийн цус намайг гим нүлээс угаах болтугай гэж залбирж байгаа. Яг адилхан гэдэг байгаа байхгүй.
Тийм яг тэгж хэлж байгаа зү. Паул тань төлөө цовлогдсон юм уу? Тэгээ өөрийн мэдлгүй ордоо ийм аюултай юм руу орж байгаагаа мэдэхгүйгээр зүгээр ингээд би Паул илүү мундагчтай гэж яриад байгаа байхгүй. Цаана ямар муухай хор тарьж байгаагаа ойлгохгүйгээр сайн мэдээнд ч өөртөө ч гэсэн хорлож байгаагаа ойлгохгүйгээр тэгээ Паул бүр ингээд юу яриад ямар мангар юм яриад ямар мангарч биш бүр ямар blasphemy гэж ярьдаг байхгүй. Ямар одоо нөгөө нэг бурхныг доромжлохоор бүр ингээд хараагдах үс юм яриад байгаа юм байна гэдэг бүр амар юм яриад. Тэгээ итгэгч нар гол нь ингэж ярьж байгаа шүү дээ. Тэгээ яг энтэй хэлбэл адилхан байдал бүх цаг үеийн итгэгч нар авах бэлэн гэдэг байгаа байхгүй. Ягаад тэгэхээр хүнийг хараад эхлэхээр. За тэгэнгүүт нь ардаа заадууд бүгдээрээ үндсэн хэсгэрээ гоор. Тэгэнгүүт нь ардаа хүнийг хараад наан хийж байгаа сайн илүү нэг одоо харьцуулж яана л гэсэн үг шүү дээ, тэ. Паул нэг талаараа илүү, Петр нэг талаараа илүү, Апол нэг талаараа илүү гэх. Яг бод байдлаар чсэн нэг нэгээр жоох илүү юм бодиттой юмуд байгаа заяа. Гэтэ тэр нь илүү байдал нь юу вэ гэхээр түрүүн 3D хэм бодит байдлын зүгээр талууд нь багхгүй юу? Яг адилхан copy paste гэсэн бол 3D болохгүй шүү дээ. Зүгээр 2D гэхдээ 3 одоо тий биттэй 3 нэг цаасан дээр 3 тал тавьсан зураг шүү дээ тий. Гэтэл яг ялгаатай байж ижил 3D болно шүү. Тэгэхээр тэр ялгааг нь илүү гэж хараад байгаа байхгүй. Энэ нэгээр хараа энэ нүгээрээ илүү энэ нүгээрээ дор мор гэж яриад. Тэг ингээд ирэхээр Есүсийн тэр олон талтай хүрх гээд байгаа тэр нэг олон талтай үйлчлэх гээд байгаа сайн сайхан юм авахгүй надад чи ирэхгүй гэдэг байгаа байхгүй. Гэтэл энэ гоё боломж аалт. Тэгэхээр ингээд хүрэж байгаа зүйл нь юу вэ гэхээр өнөөдрийн үзэх гээд байгаа зүйл. За бүгд 17 ишлэх ах юм бол тэр ингэж байгаа. Паул маш тодорхой энэ одоо шилжилтийг хийж байгаа байхгүй. Учир нь Христ намайг хардаа баптизм хүртээлэхээр бус. Та нар Үлс 20 дугаар бүлэг дээр ч гэсэн Паулийн дуудлагыг харах юм бол баптизм хүртээ гэдэг юм байхгүй. Яг л хариу үндэстнүүдэд сайн мэдээ тараа гэдэг дуудлага байгаа. Мэдээж агуу захирамжийн дээр байгаа тий. Эцэг үе хариуцсан нэр баптизм хүртээ гэдэг. Гэхдээ харах юм бол зорилго нь ерөөсөө дагалдагч бэлдэг. Дагалдагч бэлдгийн цааш нь бүр дахиад зорилго нь харах юм бол ерөөсөө тушаасан бүгдийг сахин биелүүлэх гэдэг тэр үйлдэл байгаа. Сахин биелүүлэхийн тулд тэгээд заад сурдаг хүн чинь баптизм хүртсэн хүмүүс тийш орно тий. Тэгэхээр баптизм хүртэн яг үндсэн санаа биш байхгүй. Тэм учраас баптизм хүртэхийн Яах 1-р Коринт 1:17 гарах юм бол учир нь Христ намайг баптизм хүртээлэхээр бус ямар нэг үйлчлэл мүч надад тийм чухал биш ээ. Тэр бол зүгээр гаднах илэрлэн. Хамгийн гол миний энэ дэлхий дээр оршин амьдарч байгаа зорилго маань юу гэхээр Христийн загалмайг тунхаглуулахаар илгээсэн. Гэхдээ голд нь ингэж байгаа. Христийн загалмайг дэмий хоосон зүйл болгохгүй тулд үгийн мэрэгэн цэцнийг хэрэглэлгүй гэж байгаа байхгүй юу? Мэрэгэн цэцэн мэрэгэн ухаантайгаар хүний мэрэгэн ухаан, хүний гүн ухаан, философи тэр амар мундаг үг хэрэглээ, уялдаа холбоо логиктойгоор сайн мэдээг тараалахын тулд биш гэдэг байгаа байхгүй. Одоо энд юусэн маш чухал нэг үзэх гээд байгаа юм. Сайн мэдээг маш зөвүүнээр. Одоо миний зүгээр таам гарч үзье. Гэтэ магадaltaй гэж бодоод байгаа. Апол энэ тал руугаа байх магадaltaй санагдаад байгаа байхгүй. Египтэд Египтийн Александр гээд алдартай нөгөө Грекийн соёл моёлтой нөгөө яг энэ гүн ухаан шингэсэн тэр сургуульд Апол суралцсан байгаа байхгүй. Тэгээ бас нэг миний санаж байгаагаар Үлс ном дээр Апол тэнд очиод нэг хавчигдаад авчигдаад явсныхын дараагаар нь Паул явсныхын дараагаар нь Апол Коринт цуглаанд очиод тэгээд Паулыг өмгөөлж мэтгэлцээд ялж байгаа нэг үйлсийн нэг хэлбэр байгаа байхгүй. Миний анзаарж байгаагаар Апол яг энэ грекүүдийнхэн ойлголттой гүн ухаан тэр нэг юм уялдаа логикт амар нарийн ширийн зөвүүн гүн ухаантнуудын ярьдаг тэр ойлголтоор Апол ярьдаг байх магадaltaй санагдаад байгаа. Яг грек тал руугаа. Петр яагаад бас нэг талд болчих гурван талын нэг тал нь болчихж байгаа гэхээр Петр Иерусалимын сүмийг ахлагч байхгүй юу? Тэгсэн чинь Коринт цуглаанд Иерусалимаас ирсэн юдэчүүд байгаад байгаа. Тэгэнгүүт нь Апол угаасаа тэр тал руугаа юм ярихгүй шүү дээ. Паул болохоор арай дундыг яриад байгаа байхгүй юу? Петр болохоор яг тэр талын юм ярина гэсэн. Тэгээ яг ингээд хууж юдэчүүдэд хандсан сайн мэдээг ярина гэсэн. Тэгэнгүүт нь Петрийг илүү чухал Петрийн талд орж байгаа нэг тал байгаа. Эсвэл Паул яг дунд нь байгаад байгаа байхгүй юу? Яг дунд нь. Тэгээ нөгөө ч гэсэн тийм ч учраас Паулаар дамжуулан 13 загтал бичигдээд Паулаар дамжуулан харь үндэстнүүд итгэл ирээд байгаа байхгүй юу? Яг балансын дээрж ярьж байгаа. Гэтэл тэр Паул нь хүртэл өөрөө надад би хинч биш штэ гэж яриад байгаа байхгүй тий. Тэгэхээр хараа Паулийн амьдарж байгаа оршин тогтнож байгаа үйлчилж байгаа гол зорилго нь юусаа гаднах үйлчлэл юус ямар чухал биш. Хамгийн гол нь сайн мэдээ тунхаглах, сайн мэдээг тунхаглахдаа амар мундаг тунхаглах юусаа биш гэдэг байгаа байхгүй. За одоо энэ тал хардаа өнөөдөр үзэх гээд байгаа юу гэхээр тэр мунхаглал гэдэг юм байгаа байхгүй. Бурхны мунхаглал гэдэг байгаа юм. Хүмүүс итгэгч нар тэр ялгаа байхгүй
Оюун санаа шинжлэхтэйг итгэгч нарт ялгаа авахгүй, үйл итгэгч нар ялгаа авахгүй, сайн мэдээг Паулын тунхаглаж байгаа сайн мэдээг Бурхны сонгосон тэр арга замаар тунхаглагдж байгаа сайн мэдээг харахаараа ийм энгийн юм уу? Ийм жижиг юм уу? Ийм баг наач худлаа хүүхэд хуурж байгаа биш үү гэдэг тийм хэлбэр байгаа даа байхгүй. Яг тэрүүгээр нь тунхагладаг гэдэг юм Паул. Ингэж байгаа зорилго нь юу вэ гэхээр 17 дугаар ишлэлээр Христийн загалмайг дэмий хоосон зүйл болгохгүй тулд гинэ. Дэмий хоосон зүйл болгохгүй тулд би үгийн мэрэгэн цэцнийг хэрэгдэлгүй сайн мэдээг тунхаглахаар би сонгогдсон илгээх цаг ярьж байгаа. За одоо эндээс хардаа цаашаага Паул нэг чухал зүйл орж байгаа нь юу гэхээр хоёр хүний мэрэгэн ухаан буюу философи гүн ухааныг Бурхны мөнхийн мэрэгэн ухаан буюу сайн мэдээ. Бурхны мэрэгэн ухааны хамгийн төгс эдэл нь сайн мэдээ байхгүй юу? Тэгэхээр Бурхны мэрэгэн ухаан хүний мэрэгэн ухааныг хооронд харьцуулж байгаа. За ингээ харьцуулахад хардаа 18-аас ингэж байгаа. 18, 22-оос 23 дээр тэр Бурхны мэрэгэн ухаан ингээ хүн төрөлхтөнд ирэх үед хоёр хариулт ирж байгаа хүн төрөлхтнөөс. Нэг нь болохоор үйл итгэгч нараас, үйл итгэгч нарын дотроо грекүүд, харь үндэстнүүд, юдэчүүд ч гэсэн орж байгаа. Аль аль нь үйл итгэгч нар, бас итгэгч нар, грекүүд, бас юдэчүүд аль аль нь. Гол нь итгэдэггүй гэдэг хоёр энэ байр сууриас Бурхны мэрэгэн ухааныг харах үед хоёулаа нэг өөр байдлаар дүгнж байгаа. Дахих юм бол загалмайн тухай үг нь мөхөсдийн хувьд үйл итгэгчдийн хувьд мунхаглал бол аврагдаж буй бидний хувьд Бурхны хүч. Мунхаглал Бурхны хүч гэдэг энэ хоёр санаа яригдж байгаа. За энэ цаашаагаа дэлгэрж байгаа. Учир нь би за одоо энэ дэр Исая 29 дугаар бүлэг дээр байгаа Исаягийн иш таталтыг энэ иш татж байгаа юм Паул. Учир нь би мэрэгдийн мэрэгнийг мөхөөж ухаантнуудын ухааныг үгүй болгоно гэж бичигдсэн. Яаж вэ гэхээр загалмай сайн мэдээ байхгүй. Энэ энгийн байдлаараа. Мэрэгэн хүн хаан байна, хуулийн багш хаан байна, энэ үеийн маргалдагч хаан байна, устгах гэсэн. Бурхан энэ ертөнцийн мэрэгэн ухааныг мунхаг болгоогүй гэж юу? Учир нь Бурханы мэрэгэн ухаанд ор Бурханыг таньж мэдсэнгүй. Иймд тунхагласан мэдээний мунхаглалаар тунхагласан мэдээний мунхаглалаар гэж байгааз сайн мэдээг Паул Библи өөрөө мунхаглалгээ хэлж байгаа юм шаарагдаж байгааз. Гэтэл нөгөө хүний ухаанаар энэ мунхаг наач ямар мунхаг юм бэ гэж хэлээд байгаа байхгүй. Тийм учраас өөрсдийг нь харж байгаа тэр зүйлийнх нь хэллэгээр нь ярьж байна гэсэн. Тунхагласан мэдээний мунхаглалаар итгэгчдийг аврах нь Бурханд тааламжтай гэж үзв. Зүгээр нэг ганцхан үгээрээ ганцхан гэрэл бий бол гүн ухааны ямар ч агуулга байхгүй байгаа зү. Гэрэл бий болонгууд цаана ийм хими элемент, зэлмент, ийм бисрэл юуч байхгүй. Зүгээр л гэрэл бий бол. Энэ ганцхан энэ үгээрээ л Бурхан ертөнцийг бий болгочихж байгаа байхгүй. Тийм энгийн юм дотор Бурхан өөрийнх нь тэр нэг юм. Гэтэ энгийн зүйлд нь итгэх үед ойлгоод, залгаад утга учирыг нь олсны дараа биш. Зүгээр л энгийн итгэх үед цаана асар гайхалтай ертөнцийг болоод байгаа байхгүй. Итгэгчдийг тааламжтай аврах нь Бурхан тааламжтай байсан юм а. Учир нь юдэчүүд тэмдэг шаардаж грекүүд мэрэгэн ухаан хайдаг. Бид харин цовдлогдсон Христийг тунхагладаг. Энэ нь юдэчүүдэд хардаа бүдрүүлэх саад болдог. Харийнханд мунхаглал болдгоо гэж ярьж байгаа. Хараа юдэчүүд өөрсдөө нэг л зүйлийг хүсдэг заяа. Нэг л зүйлээр л бүх зүйлийг Бурханаас ирсэн гэж одоо ойлгодог. Тэрний юу гэхээр ямар ч супернатурал бурханлаг юм байсан гэсэн батлах хэвээр, тэмдгээр батлах хэвээр. Ямар нэгэн шинжлэх ухаанд бодит амьдрал дээр байж боломгүй нэг юмыг хийж иж тэр нь супернатурал шинжлэх ухааныг давсан гайхамшигтай Бурханы хүч, Бурханаас юм байна гэдэг нь би итгий гэдэг юм шаарддаг байхгүй. Батлах, тэмдэг шаарддаг. Тэгсэн чинь тэр тэмдэг нь уг нь болж байгаа. Загалмай сайн мэдээ 3 дахь өдрөө амилж байгаа тийм. Тэгсэн чинь тэр нь тэднэрт бүдрэх саад болчихж байгаа. Бүдрэх саад. За арда яагаад бүдэрж байгаа вэ гэхээр хоёр шалтгаантай. Нэгдүгээрт Дид хууль номон дээр за Дид хууль 21-23 дээр 23 дахь бүлгийн хамгийн төгсгөл гэж байгаа байхгүй. За ингээд модонд янз янзын байдлаар ингээд өлөгдсөн хүмүүс ингээд буулгах хэрэгтэй. Модонд өлөгдсөн нэгэн бол хараагдсан гэж ярьж байгаа байхгүй. Тэгсэн чинь арда модонд өлөгдсөн нэгэн хараагдсан гэдэг нь үнэн. Есүс Христ загалмай дээр бидний өмнөөс хараал болсон гэдэг нь үнэн. Тэ? Яг яагаад бүдрээд байгаа вэ гэхээр тэр үгийг барингуутлаа өөрсдийнх нь итгэж байгаа итгэх аврагч нь хараагч тусгүй шүү дээ. Бидний ирээд аврах хэрэгтэй шүү дээ. Тэ? Яагаад хараал болж байгаа гэдэг энэ санаа. Тэгсэн чинь хуучин гэрээн дээр ийм санаа байгаа. Тэгсэн чинь арда хуучин гэрээнийх нь Исая 53 дээр бидний өмнөөс хараах тайлбар нь байгаа байхгүй юу? Шинэ гэрэл орох шаардлагагүй. Аль хэзээ тэрхүү хуулийн багш нар тайлбарлах боломжтой байсан. Бидний өмнөөс хараагдсан, бидний өмнөөс өвчин болсон, бидний түүний шарахаар бид нар эдгээгдсэн гэдэг энэ санаа. Тэгсэн чинь тэр зүйл тэгснэ бас дуулал 23-ийн өмнөх 22 дээр нь бас
Бидний өмнөөс яаж загалмай дээр цовлогдчих та эзэн минь та хаана байна? Эзэн минь та хаана байна? Илээл амаас хабахтаа гэдэг энэ хэллэг тэндээс авч байгаа. Гэх мэтлээ ингээд хуучин гэрэн дээр нь байгаа байхгүй юу? Яагаад харагдсан? Харагдж байгаа зорилго нь юу юм гэдгийг тайлбар нь байгаа. Гэтэл тайлбарыг нь харахгүй сохор байгаа даа. Сохор байгаа шалтгаан нь юу вэ гэхээр төлөвшсөн хүмүүсийн дунд бид мэрэгэн ухааныг ярьдаг. Ингэхдээ энэ үеийн мэрэгэн ухааныг бус. За энэ дэлхийн мэрэгэн ухаан, хүний мэрэгэн ухаан, чөтгөрийн мэрэгэн ухаан гэж ярьдаг. Мэрэгэн ухааныг ярьж байна те. Энэ үеийн мэрэгэн ухааныг бус. Арилж одох энэ үеийн удирдагчдынхэгч бус. Харин бидний алдрын төлөө уюудээс ч өмнө Бурхны урдаас тогтоож нууц дотор нуусан мэрэгэн ухааныг бид ярьдаг. Яагаад хүн өөрсдийн гүн ухаанаараа тэр юдэчүүд итгэж чадахгүй байна вэ гэхээр хуучин гэрээнд тайлбар нь хүртэл байсаар хүртэл яагаад итгэж чадахгүй гэхээр дотор нь ариун сүнс байхгүй байхгүй. Ариун сүнс Библийг тайлбарладаг гол орчуулагч нь тайлбар хийгч нь дотор нь байхгүй учраас шууд нууцлагдчихж байгаа. Тэм учраас ардаа тэр нэг юм текстэн дотор агуулга нь биш байгаа байхгүй. Бурхны хүчээр л сайн мэдээг ойлгоно гэсэн. Тэм учраас ч гэсэн бид сайн мэдээ та одоо нэг зүйлээр талхаж болно. Сайн Библийг сонсоод ойлгож байгаа, сайн мэдээ сонсоод итгэсэн тэр үеэ та бодох үед та өөрийн хүчээр сайн мэдээнд итгэх ямар ч боломжгүй байсан гэсэн. Ариун сүнс таны дотор л тэр гайхалтай орчуулгыг хийсэн учраас нэгдүгээр. Тэгэхээр одоо энэ бидний хайртай дотны хүмүүсээ та авралт ирэхийн тулд сайн мэдээнд авралт ирүүлэхийн тулд залбирж байгаа альва залбирлууд чинь ерөөсө ариун сүнсний хүчээр л тэр хүн сайн мэдээнд итгэсэй гэдэг залбир. Тэрнээс яаж ч гоё ярьсан, яаж ч гоё агуулгатай сайн мэд тараасан ямар ч боломжгүй. Хүн төрөлхтний түүхэнд юдэзм чинь хамгийн гайхамшигтай том оюун ухааны сургалт байхгүй юдэзм ч өөр юдэзм те танаа мэдэн штэ бүр багаас нь сургадаг. Тэр оюун ухааны цогц мэрэгэн ухаанаараа хамгийн гүн гүнзгий ухаанаараа Исая 53 дахь бүлгийг ойлгож чадаагүй гэсэн үг байхгүй юу? Дуул 22-ыг ойлгож чадаагүй гэсэн. Үүнийг энэ үеийн захирагчдаас хэн ч мэдсэнгүй гэж байгааз хэн ч мэдсэнгүй. Хэрв тэд мэдсэн байсан бол алдрын эзнийг цовдлохгүй байх байсан. Гэвч нүд үзээгүй, чих сонсоогүй, хүний зүрх сэтгэлд ороогүй гэж байгааз тэ. Бүр орд хожид байгаагүй юмсыг бурхан өөрийг нь хайрладаг хүмүүст бэлджээ. Гэхдээ хайрлаг нь хүртэл эхлээд бид хайрлаагүй. Яг намайг харах юм бол бурхан эхлээд биднийг хайрлсан учраас бид хайрлаж байгаа. Энэ дээр хүртэл бурханы гайхалтай мэрэгэн ухаан яригддаг. Өөрийнх нь хайрлсан хүмүүст гэж бичигдсэн ёсоор болжээ. Гэвч бурхан үүнийг хардаа сүнсээр бидэнд илчилсэн юм аа. Өөрийн ухаанаар хүн ямар ч ойлгох боломжгүй. Учир нь сүнс бүх зүйлийг тэр байтугай бурханы гүн юмсыг хүртэлтэй нэгтэлдэг ажгүй гэж ярьж байгаа. Тэм учраас ингээд бид нар итгэж чадаагүй. Тэрээс гадна та санаж байгаа бол Петрийг нэг жишээ байгаа. Петр хүртэл хардаа түрүүлсэн чинь гүн ухаан гэдэг нь хүний ухаан гэсэн үг байхгүй юу? Хүний гүн гүнзгий бодож олсон логиктой, уялдаатай цогц ухаан. Гэтэ хүнийх. Гэсэн чинь Петр хардаа бурхны мэрэгэн ухааны илрэл болсон авралын хамгийн гол ажиллагаа хийгдчих үед хүний гүн ухаанаараа тэр бурхны мэрэгэн ухааныг зэмлсэн шүү дээ. Матай 16 дахь бүлэг дээр загалмай үхлийг ярих үед яг сайн бурхны мэрэгэн ухааны хамгийн төгс, хамгийн гол түлхүүрийг нь Есүс хэлэх үед таныг бурхан өршөөх болтугай. Ийм юм хизээж битгий болов. Та юу яриад байгаа юм бэ гэд бурхны мэрэгэн ухааныг хүүе наадах чи юм мунхаглал бит яриад байгаа ч гэж хэлэхэд хүргэсэн нь Петр хүний ухаанаар бодсон байхгүй. Тийм учраас эргэж хараад миний араас зайл сатана чи дандаа хүнийхийг боддог гэж ярьж байгаа. Хүний ухаан ийм аимшигтай. Тэгээд ингээд зогсохгүй. Иохан 18 дугаар бүлэг дээр нөгөө загалмайн сайн мэдээ нь яг биелээ болох гээд яг үхэл рүүгээ явах гэсэн чинь Петр хутаг гаргаж ирээд зогсоох гэж оролцсон. Тэ? Есүсийг загалмай руу авч явах гэжсэн харуулын чихийг нь тасдаж байгаа. Болиулах гэж оролдож байгаа. Гэх мэтлэн хүний мэрэгэн ухаан ийм аюултай ерөөсөө. Хүний яг нөгөө нэг юм өөрийнхоороо бодох үед. Дараагаар нь ариун сүнс бууж ирээд Петр ариун сүнс Пентекостийн өдрийн дараа бүр гайхамшигт номлол хэлдэг те бүр ингээд. Яг энэ бүх зүйл ойлгодог. Тэгээд ингээд ойлгоход хүргэсэн гол юм нь ерөөсөө ариун сүнсний хүчээр, бурхны хүчээр гэсэн. Өөрөөр хэлбэл хүн өөрийн ухаанаараа ямар ч юм ойлгох боломжгүй. Одоо ингэж яриад байгаа наартаа зөвхөн одоо сайн мэдээтэй хамааралтай бид ярихаас гадна бид нар итгэлийн амьдралаараа амьдарч их үед яг энэ бүдрүүлэх саадыг яг тэгээд байгаа байхгүй юу? Яг энэ саадаараа бие биенээ шүүж эхэлнэ. Яг энэ шүүлтээр бие биенээ шүүхэд бурхнаар өдөрдүүлэгдээд явж байгаа итгэлийн амьдралыг юу гэж хэлдэг гэж арчаагүй амьдрал. Тэ?
одоо өөрийнхөө төлөө хичээдэггүй ч гинөө те. Эсвэл бол цуглаанд үйлчдэггүй ч гинөө те. Дуудлаганд нэг нь дуудагдсан байж болно шүү дээ. Гэх мэтлээ янзын бурхны хэлбэр байгаа байхгүй. 3D, 4D, 5D, 6D хэдэн тэр бомб байгаа. Хэдэн итгэж байгаа бөөмөд. Тэр хэдэн хүмүүс чинь бүгд өөр өөрсдөө хэмжигдэх юм байхгүй. Бүгд өөр өөрсдийнхоороо бурхан хэрэглэдэ явж байгаа хүнийг би бинээ харангуйтлаа чи яагаад ингэж юм бэ? Чи ингэж ийна гэж хэлэх болгонд яг Петр Есүсийг хүүе болоороо юу яриад байгаа юм бэ? Ийм манай бурхан ийм бурхан биш шүү. Оногоо тийм яриад байгаа юу үхэн гэж яриад байгаа юм бэ гэж ярьж байна гэсэн. Хэрвээ Есүс үхэхгүй байсан бол нэг ч хүн авдахгүй шүү дээ. Гэтэл яг тэрнтэй адилхан өнөөдөр таны хажууд явж байгаа итгэлийн амьдралаар амьдарч байгаа тэр нэг итгэлийн амьдралаар амьдарч байгаа тэр ахан дүүсийнхээ итгэлийн амьдралын хэм маягийг та хараад шүүжил байвал та юу мэд та хин юу би өөрөө хин юу яаж ингэж чадж байна гэсэн үг байхгүй. Яг түрүүн Паул те юу яриад байгаа юм бэ? Тэгээд амар тийм нөгөө нэг юм бурхны хийж байгаа мэрэгэн ухааны ажлыг шүүж гинэ гэсэн үг. Тэр хараа грекүүдийн хувьд юу ихээр грекүүд хараа юм багхгүй юу? Грек одоо дэлхийн дахинд байгаа бүх гүн ухааны бүх онлууд альва гүн ухааны гаргаж ирсэн үзэл бодлууд үдэл санаа бүгд хоошоо ухраад грек соёл руу грекийн гүн ухаанаар очдөг тий. Нөгөө Аристотель, Платон гэх нөгөө алдартай хүмүүсүүд очно. Бүгд грек байхгүй. Гэвч Коринт цуглаан ч өөрөө грек юм. Шинэ грек тэр чигээрээ грек хэл дээр бичигдсэн. Грек гэдэг байгаа энэ грекийн гүн ухаа гэдэг байгаа энэ зүйл нь туушрахаараа юу болдог вэ гэхээр хараа үнэхээр бурхнаас байгаа зүйл бол биш тий. Маш нарийн байх хэрэгтэй гэж. Маш гүн гүнзгий, маш нарийн байх хэрэгтэй. Энэ нь дээд зинданых мэрэгэн ухаангүй хүмүүс ойлгож чадахгүй. Тийм учраас бид нар ч гэдэг юм уу нэг юм маш гүн гүнзгий юм байх хэрэгтэй гэж ярьдаг. Тэгсэн чи хардаа сайн мэдээний бүр маш энгийн. Бурхан хүн болж ирээд бидний гин үйл юмнаас үхээд 3 дахь өдрөө өглөөс амьлаад үүнд нэтгсэн хүн аврагдаад мөнхийн хөв тавилан шийдэгдэнэ. Ингээ болоо. Өөр юм ч байхгүй зэ. Ингээл болоо. Тэгээ ингээл яриад эхлэнгүүт одоо манай оргил дүүч бай, би ч бай, баскетч бай, хин ч бай гэсэн ингээл яриад эхлэх юм бол хүний мэрэг ухааны сонсонгуудтай юу яриад ийм энгийн, ийм доод зиндааны, ийм жоохон хүүхдийг чихрээр хурж байгаа шүү дээ. Ингээл хүн асуудал шийдэгддэг гэж юу байдгийг гэж ярина. Ингэж бодоход хүргээд байгаа оюун санаа нь юу гэхээр гүн ухаан гэдэг байгаа байхгүй. Хүний гүн ухаан гэдэг зүйл. Энэ гүн ухааны үед сайн мэдээг харахаараа мунхаглал гэж хардаг. Тийм учраас бурхны мунхаглал гэдэг. Тэгсэн чинь бурхан яг ийм арга замаар л авралаа хийж байгаа. Нэгдүгээр, хоёрдугаар түрүүн ярьсан тийм өнөөдөр итгэлийн амьдрал дээр ч гэсэн яг энэ арга замаар амар энгийн, амар логикгүй байсан ч гэсэн янз янзын амьдралын хэм маягуд байгаа. Бурхан янз янзын амьдралын түүхүүдийг бий болгож байгаа. Тэрийг хараад хүн өөрийнхөө үгүй заавал ингэдэг байх хэрэгтэй. Эхлээд мэрэгэн ухаантай болж ижил Библи заана. Тэ? Эсвэл үнэхээр ээрж яриха болж ижил сайн мэдээ тунгаглана гэдэг юм уу те. Эхлээд нэг юм тэгж тийм юм ийм мундаг байж ижил тэгнэ гэж ярих хүргэдэг. Гэтэл бурхан үгүй гэж ярьж байгаа байхгүй. Харин итгэл юм болвол яадаг вэ гэхээр ертөнц нээгдэх үед яг теологчид далаатай зөвлөдөг байхгүй Библийг ч тэр сайн мэдээгч тэр Есүс гэдэг энэ ганцхан үгийгч тэр. Есүс гэдэг ганцхан үг дотор аврал байгаа. Энэ дотор бүх үнэн хоорондоо оршдог юу яриад байгаа наа чи ганцхан үг зүгээр нэг энэ 2000 жилийн өмнө амьдарч ирсэн үг. Хүний ухаан ингэж ярина. Гэтэл итгэжхэл юм болвол аврагдагчдын хувьд хараа хүч ба мэрэгэн ухаан аль аль нь болдгоо гэж ярьж байгаа байхгүй. Аврагдагчдын хувьд бидний хувьд өөрөөр хэлбэл юу гэхээр эхлээд баталчих дараа нь итгэе гэдэг юм юдэчүүд ярьж байна те. Эхлээд гайхамшигаар баталчих гэсэн. Грекүүд болохоор эхлээд гүн гүнзгий гэдгээ ингээд уялдаатайгаар ингээд ойлгуулчих дараа нь итгэе. Тэгсэн чинь эхлээд итгэх юм бол зөв энгийн юм яг Авраамыг гадагшаа гаргаад те энэ оддыг тоол энэ одод шиг чиний үр хөвгтүүдийг ийм олон болгоно гэж хэлэхэд ямар ч үр хөвгттэй болох боломжгүй Сара, Авраам, хөгшин эмгэн үг хоёр энэ үгэнд нь энгийн үгэнд сонсоод амар логикоор тайлж мэлж юу ч ойлгоогүй зөө. Тайлах шаардлагач байгаагүй. Зүгээр л итгэхийгээд итгэсэн чинь тэр нь биелээд хэлсэн байхгүй. Тэрнтэй адилхан итгэснийхэн дараа нь яадаг вэ гэхээр яг юдэжүүдийг хүсэж байгаа зүйл нь биелнэ гэсэн. Итгэснийхэн дараагаар нь Бурхны хүч биелж эхэлдэг. Тийм учраас ариун сүнсний хүчээр Үүс номын туршид гайхамшгууд бий болж байгаа тийм. Хараа зөвхөн тэрч биш. Өмнө нарда ийм сонирхолтой өмнө хүртэл ардаа итгэхэд хүргэх юмыг Есүс хийжсэн. Усан дээр алхаж ирсэн.
5 талахаараа 2 загсаар 15-аас 20 мянган хүнийг хоолж исэн. Тэр утгаараа Иохан 9-дэр байна уу даа. Фарисеучуд, юдэчүүд тардаа бүр шүүх хурал болоод шүүх хурлын туршид төрөлхийн сохор хүнийг эдгээсэн гайхамшиг үнэхээр гайхамшиг босноо гэдгийг баталсан шүүх хурал болдог байхгүй юу? Бүрэн батлагдаж байгаа юм. Тэгсэн чинь төгсгөлд нь хүртэл фарисеучуд итгээгүй. Тэгэхээр хичнээн гайхамшиг үзүүлсэн ч итгэхгүй. Тэгсэн чинь хамгийн сүүлдээ би ганцхан тэмдэг өгөн. Тэр нь 3 дахь өдрөө би амилнаа гэж ярьдаг. Тэгээ амилсан чинь амилсныг нь мэдсээр өжиж амилсныг нь харсан Ромын цэргүүдэд хавилгал өгөөд тэгээ түүхийг өөрчилж байгаа. Тэгэхээр яаж гайхамшиг өгсөн итгэхгүй гэсэн үг байхгүй юу? Тэрнтэй адилхан яаж мэрэгүү ухаанаар баталсан хинж итгэхгүй. Тийм учраас зүгээр итгэхэл юм бол тэрнтэй адилхан итгэлийн амьдрал гэж гисэн. Эзэн танд өгсөн бидэнд өгсөн амлалт сайн сайхан дуудлага зүгээр л итгээд эхлээд явчих юм бол араас нь болно гэдэг байгаа байхгүй. Библи ингэж яриад байгаа. Бид ч итгэхэд амар хэцүү. Гэтэ хэцүү болгоод байгаа нь бид нар өөрсдөө байгаа. Яг итгэхэл явах юм бол араас нь юу гэхээр аврагчдын хувьд энэ мэрэгүү ухаан ба хүч болон зэ. Маш бодиттой гайхамшигуд нь бий болоод эхэлнэ. Тэрнээсээ гадна маш уялдаатай логикуд нь харагдаад эхэлнэ. Итгүүлэхийн тулд биш дараа нь Библи бүр ингээд тийм учраас түрүүн билсэн теологийн туршид теологчид Библийн үннийг, сайн мэдээний үннийг далаатай зөвөрлөдөг. Далайн ирэг дээр хамгийн мэрэгүү ухаангүй ямар ч ухаангүй жоох хөвгт хүртэл үххгүйгээр enjoy хийгээд сайн сайхныг нь идэлээд далайн ирэг дээр ингээд тоолж болдог. Сайн мэдээ ийм гой сайн сайхныг нь хүртээж аврах чадaltaй. Тэгсэн чинь цаашаага бүр улам гүн гүнзгий яваад цаашаага шумбаж цоошин ертөнцүүдийг ч гэсэн илэрч болдог сайн мэдээ. Түрүүний яасан хитгэн агуулгал байгаа. Тийм учраас эхлээд итгээд эзэндээ итгээд зөвхөн эзнээ хараад урагшлах юм бол араас нь бүх сайн сайхан зүйл бий болдгоо гэж ярьж байгаа. Тэгээ ингээд мэрэгүү ухааныг хэрвээ аваад эхэлж байгаа өнөөдөр итгэгчнэр бидний хувьд тэр мэрэгүү ухаан бидний амьдралд ямар зүйлсийг дөрвөн зүйлсийг бий болгоод байгаа байхгүй юу? Нэгдүгээрт юу гэхээр дэлхийллэг мэрэгүү ухаануудыг устгаад эхэлдэг. Тэгээ Яаков 3:15 дээр ингэж байгаа хараа. Энэ мэрэгүү ухаан бол дээрээс бууж ирдэг нь биш. Хооронд мань хагаралдуулахад хүргээд байгаа мэрэгүү ухаан хүний аливааг харах үзэл маань хаанаас бий бол ирж байгаа гэхээр гурван зүйл байгаа байхгүй юу? Нэгдүгээрт газрынх буюу ардаа газраар л хязгаарлагдана. Цаашаага сансар окторгоо тэ газар гэдэгт мэдээж орж байгаа тэ 6 өдрийн бүтэл. Цаашаага сүнслэг ертөнц бурхны үн мөнх рүү орж чадахгүй гэсэн. Зөвхөн газрынх. Тэгэхээр үн мөнхийн зүйлийг ойлгож чадахгүй. Гэтэл үн мөнхийн зүйлтэй хамааралтай итгэлийн амьдралаар амьдарч байгаа найзгаа шүүнэ гэсэн үг байхгүй. Чи юу хүүхд юм яриад байгаа юм бэ? Ингэж амьдрдаггүй шүү дээ. Одоо хараа л да бид нар ингэж эхлээд ийм ундаг ийм ингэж ижил чи одоо бид нар үйлчлэл хийж тийм штэ гэд мангатаж бурхны хийж байгаа мэрэгүү ухааныг мунхаглал гэж ярина гэсэн. Аимшигтай аюултай. Энэ бол ерөөсөө хаа сайгүй үе ингэ мэдрэгддэг аимшигтай байна. Тэгээ хата төрөлхийх гэж ярьж байгаа энэ мэрэгүү ухаан бидний дотор ингэ зурлаад байгаа. Тэрний юу гэхээр гимт мөн чанартай. Би гэдэг мөн чанартай. Тийм учраас бид нар бурхан гэж яригдж байгаа зүйлийг харж чадахгүй гэсэн. Тэгээ хардаа 3 дугаарх нь энэ мэрэгүү ухааны их усүр нардаа чөтгөрих гэж байгааз. Чөтгөрих. Тийм учраас бидний оюун санаанд хэрвээ бид нар хүний зүйлсийг би гэдэг үзэлтэй зүйлсийг хараад байвал тэр маань чөтгөрийн их усүртэй тэгээд бурхны сайн сайхан тэрхүү гайхамшиг бий болох, манай цуглааныг нэгтгэх, манай цуглааны хүмүүсийг олон болгох, биднийг өвчнөөс минь арилгах, биднийг тэ ялалтанд хүргэх, бидний итгэлийн амьдрал дуудлагатай хүргэхэд саад болж байгаа мэрэгүү ухаан яагаад гэхээр чөтгөрих байгаа даа байхгүй. Тэр би гэдэг хувийн хүний үзэл байгаа учраас дөрвөн үр дагавар, дөрвөн онцлог бурхны мэрэгүү ухааны дөрвөн үр дагаврын 2 дугаарт нь зөвхөн бурхны мэрэгүү ухаан хүнийг гэмтнийг аврах чадaltaй. Хүний мэрэгүү ухаанд ямар ч мэрэгүү ухаан цоошин шашин зохиогоод тэр шашин хэнийг ч аварч чадахгүй. Хүн өөрийн хүчээрээ сайн мэдээд итгэе гэдэг шийдвэрийг гаргаж чадахгүй. Бурхны мэрэгүү ухааны 3 дахь хүч чадал нь юу вэ гэхээр бид нарыг улам илүүгээр мэрэгүү ухаантай, улам илүүгээр байр суурьтай, улам илүүгээр хүндлүүштэй болгох чадaltaй гэсэн. Бурхны мэрэгүү ухаан буюу бурхны сайн мэдээний дотор л явдаг. Бурхны амлалт, бурхны хүслийн дагуу л явдаг. Тийм хүмүүс тэгээд дуудлага сандаг хүмүүс, хаанаас унснаа сандаг хүмүүс, анхны хайраа сандаг хүмүүс. Ийм хүмүүс үргэлж урагш ахна гэсэн үг байхгүй. Даруй хүмүүс учраас. За тэгээд хамгийн сүүлийнх нь юу ихээр биднэрт байгаа нэг аимшигтай хорыг бурхны мэрэгүү ухаан ялж чаддаг. Тэр нь бардамнал. Итгэгчнэр бидний хувьд бардамнал аимшигтай хортой тэгээд маш амархан биднийг мэхлэх аюултай. Яагаад гэхээр яг хүний ухаанаараа харах үед өөрөө номлож чадж байгаагаа, өөрөө магтан дуудуулж чадж байгаа, өөрөө ээрэхгүй ярьж чадж байгаагаа, өөрөө өнөөдөр амьд эрүүл амьд оршиж байгаагаа, өөрөө гэр бүлтэй болсныгаа,
өөрийн хүчээр бодсон ингээ бодоод хүрчихдэг ерөөсөө. Ягаад тэгэхээр яг хүний ухаанаараа яваад байхаараа ингээ. Тэгэхээр ямар ч мундаг чадвартай хүмүүс өөрт нь юу ч байхгүй гэж бодоход хүрэгдэг зүйл нь юу гэж сайн мэдээ байхгүй. Сайн мэдээнээр илэрж байгаа Бурхны мэрэгүү ухаан. Өөрийн хүчээр огт итгэж чадаагүй, өөрийн хүчээр гимшиж чадахгүй, өөрийн хүчээр авагдчих чадахгүй, өөрийн хүчээр юу ч чадахгүй гэдгээ сайн мэдэл энийг хэлдэг. Тэгээ энэ мэрэгүү ухаан дотор байгаа хүмүүс хардаа ингэх нь Бурхны өмнө ямар ч махбодыг сайрхуулахгүй юмаа гэж ярьж байгаа. Тийм учраас хардаа Бурхны мэрэгүү ухааныг бацсах юм бол нэг л зүйлээр ярьж байгаа. Тэр нь загалмаа сайн мэдээ. Тэрийг бацсахын дахиад цомгдох юм бол загалмаа. Загалмай сайн мэдээ, загалмай мэрэгүү ухаан гэдэг нь хаана байгаа гэхээр ерөөсөө Библи дээр. Хуучин гэрээ, шинэ гэрээ, загалмай руу чиглэсэн загалмай сайн мэдээ тэр чигээрээ Библи ахгүй Библи. Тийм учраас бид мэрэгүү ухаантай баймаар байгаа бол мэрэгүү ухаан дотор түрүүний дөрвөн мөн чанарыг аваад улам өсөөд, улам чадваржаад, улам мундаг болоод, улам бардамдахгүй даруусгал юм бол тэр сууг маань өөрөө цэвэр байна гэсэн үг шүү дээ. Цэвэр суугаар Бурхан алт, мөнгө, шижир алт, асар гайхамшигтай бид нар сууг болгоно. Бид нар амжуулан асар олон хүмүүс өрөөгдөнө. Тэгээ өөрөө бид нар бас өрөөлийг амсна. Тэр суугийн хандан сайн сайхан зүйл үлдэн шүү дээ. Сайн мэдээ тараагчаараа хүн өөрөө хооллоно гэж ярьж байгаа. Тийм учраас өөрөө бид нар аль болох өөрийгөө хоослоо даруусах тусам энэ сайн сайхан зүйл бий болж байгаа гэж ярьж байгаа. Тийм учраас хардаа нэгдүгээр хэрэгжүүлэлт нь юу гэхээр загалмайгаа цөмөрөө судлаа дээ. Загалмайгаа судлаа дээ. Энэ загалмай дотор бүх үнэн огтлцож байгаа. Сайн мэдээ Библи дотор. Хоёрдугаар нь хардаа дуудлагаараа л яв гэж хэлмээр байгаа. Дуудлагаараа л яв. Өөр хүмүүс хардаа юу гэж хэлэх нь хамаа байхгүй. Гол нь юу вэ гэхээр хувьдаа дуудлагаараа л яв. Тэхийн бол эзэн цаана гайхалтай ертөнц бий болгоод байгаа гэдгийг зөвмөрөө санацгаая. За эдгээрээ бүгдээрээ хараа тэгээ залбираад өндөрлцгээе.